12 сарын 5. Урсгал мэт дайсан ирвэл эзний салхи түүнийг хөөж явуулна. Исая 59:19. Сатан эзний хүмүүсийн эсрэг хамаг хүчээрээ дайрч давшлахад амьдралд туйлын хүнд цаг ирэх нь бий. Дээшэд тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг найдварын гэрэл өчүүхэн төдийч үл үзэгдэнэ. Гэвч хүнд хэцүү цагт өөрийн хүмүүст хүчийг өгнө гэж Бурхан амлажээ. Зовлонгийн өдрүүдэд эзний сүнс диаволын эсрэг бат зогсоход бидэнд тусалдаг. Израилийн ард түмэн Египтийн хатуу хаанд боочлогдож байлаа. Тэд ажлын даамлуудын ташуур дор зүдэрч байв. Гэхдээ Бурхан тэдний шаналлыг хайхралгүй орхиогүй. Бурхан фараонтой нүр тулах Мосег босгож ард түмнээ чөлөөлсөн. Шүүгчдийн өдрүүдэд харийн түрэмгийлэгчид халдан ирж Израилийн овгуудыг захирдаг байлаа. Гэвч хамгийн харанхуй үед ч гэсэн эзэн чөлөөлөгчдийг босгож дайснуудыг нь үлдэн хөөж амар амгалан тогтоосон. Сенахериб Ассирийн армийг удирдах Иерусалимыг бүслэхэд Юдагийн ард түмэн цөллөгт явах нь ойлгомжтой санагдаж байлаа. Хүний ухаанаар харвал халдан түрэмгийлэгчдийг зогсоох ямар ч арга байгаагүй. Гэтэл нэг шөнийн дотор эзний тэнгэр элч Ассирийн хуаран дундуур явж 185 мянган хүнийг хөнөөсөн. Эстер Персийн хатан байх үед дайсан үерийн ус мэт хурж ирж хаанчлалдаа ярих бүх юудэчүүдийг алгах ёстой гэсэн хатуу зарлиг гаргуулсан. Мед Персийн хааны зарлиг Бурхныг маданд оруулсан уу? Үгүй. Бурхан үйл явдлыг өөрчилж өөр нэгэн зарлиг гаргуулж юудэчүүдэд өөрсдөө хамгаалах боломжийг олгосон. Мэдээж хэрэг юудэчүүдийн талд ялалт ирсэн. Савонарола Флоренцийн ядууралд хүчирхийлэл шудраг бус явдлыг хараад ариун сүнсний мотод ашиглагдах зэмсэг болж өөрчлөлт шинжлэлийг авчирсан. Мартин Лютер католик сүмийн гэм нүглийн эсрэг хашгирч Бурханы уучлалыг мөнгөөр худалдахыг нь буруушаах үед дундад зууны харанхуй үед гэрэл тусах шиг болсон. Хатан хаан Мэри Англи болон Шотландд жинхэнэ Христ сэтгэлийг боснуулж байлаа. Гэвч Бурхан тэрхүү туйлын хэрэгцээтэй цагт Джон Нокс хэмээх эрийг босгосон. Джон Нокс Бурханы өмнө шороон дээр нүрээ наагаад залбирч сонгосон хүнийхээ өшөөг та аваач. Шотландыг надад өгөөч. Эс бөгөөс би үхий хэмээн гуйсан. Эзэн түүнд Шотландыг өгөөд хатан хааныг Сентинес нь зайлуулсан. Өнөөдөр та амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулж байж магад. Хизээч битгий. Эсний сүнс яг хэрэгтэй цагт нь хүч чадлыг танд илгээж таныг хөтлөн дагуулад илүү өргөн уудам газарт навчирна. Зөвхөн түүнд найдах. Орхосон сэтгэл төрөлсөн байж түнгүй би яаж гүн харанхуй донд ганцаараа байхад гэрлээ тусган замыг заасан би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна түүний